Наад шиг. Нэг тийм манай ээж хүртэл над руу залгаад чи одоо тэр майн мэгзмээр тоглоод юм болгон дээр уншаа явахаа болооч гэд итгэхгүй. Яг тэр дүр дээр бол бас олон жүжигчд байсан байна лээ. Яригдчихсэн байна лээ. Манай гэр бүлийнхэн ч гэсэн бас дургу шүү дээ. Тэр дүрт. Тэ. Нэг жоохон юм чи жоохон хагас галзуу хийж чи жүжигч уран бүтээлч байх хэвээр. Цоо ирүүл хүн энэ ажлыг бас хийдгүү гинэ. Үнэн дээр намайг Дэмбэрл биш. Башлуугийн Жамсранж яв гэдэг. Богд хааны чанд нууц зараалт бол зүсийг минь мэдэх хүн тоотой. Хэрэгэлцэг юм байна гэдэг сайтын за жүжигчин Тод Гэрэл миний энэ яриаг үзэж сонсож байгаа Монгол орныхоо 408 зөвхөст ажиллаж амьдарч хөдөлмөрлөж байгаа. За бас дэлхийн нийтээрээ цацсан шагаа мэт тархан ажиллаж амьдарч байгаа бүх элэг нэгт монголчуудаа 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн гайхалтай сайхан мэндийг хүргэе та бүхэн сайхан аварчж байна уу? Сар шиндээ сайхан шинэлцгээе өө. Ба яриа маань гоё шууд гоё уран бүтээлийн яриагаар эхлүүлж байгаад бол гоё байна. Одоо уран бүтээлийн яриа бол гэдэг бол ам дүүрэн л байна. Тэгтээ бас цаана айцтай, имэйлттэй. Даавалангуй түүхэн кино гэдэг бол бас том шалгуур шүү дээ. За тэгээд өнгөрөгч зам подкаст самсон зохиолч Тамир найруулагчийнхаа тусгаар тогтнол бошиг сахигч түүхэн уран сайхны киноны одоо Монголын шашин болон төрийн тусгаар тогтнолын маань нэр зүтгэлдэн шашны мяндагтан Башлуугийн Жамсранж буюу Дэлгэн утгын одоо айхтар томны дүр дээр бас чадан ядан ажиллалаа. Тэгээд киноны үед нэрнээсээ сонсоход ойлгомжтой тусгаар тогтнол гэж энэ хоёрхан үгний цаана бас их том утга зүйл, утга агуулга оршиж байгаа гэж би боддог. Тэгээд тусгаар тогтнол гэдэг зүйл ямар их хөлс цус одоо золиос тэр бүх зүйлийг дамжиж өнөөдрийн бидний одоо энэ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьд явах, ус уух хувьтай амьдарч байгаагийн тод илэрлэл ерөөсөө л энэ тусгаар тогтнол. Энэний төлөө бидний одоо үг дээдсүүд ямар их зүйлийг хийж бүтээсэн юм бэ гэж одоо киноны туршид ингээл одоо жүжигч уран бүтээлч ах иш нартайгаа ингээл тоглоол тэдний харилцан яриа, текст, диалогуудыг ингээл сонсож байхад бас л одоо дахиад нэг юм шинээр 10 жилдээ би түүхэн хичээл үзчихсэн л та. Тэгвэл дахиад нэг түүхэн хичээлд суусан мэт нэг юм том одоо сургууль болж өгдөг. Ер нь ямар нэг уран бүтээл тоглоход. Тэгээд за Дэлгэн утгын талаар дөрийнхээ талаар ярихад бол за энэ хүн бол нэрээ. За яста. Шавхаад уншаад судлаад дуусгахааргүй. Нэг бодлын өрөвдмөрч юм шиг, нэг бодлын бахархмаарч юм шиг. Үнэхээр нэг тийм бас амьдралынх нь хувьд амьдралынх нь одоо яг эд үеийн бас нэлээд юм одоо зөрчилтэй, эмгэнэлтэй ч юм уу. Тийм үйл явдлаар дүүрэн тийм хүн байсан юм байна лээ. Зүгээр яг ганцхан гоё нэг зүйл нэг юм бол одоо манай өнөөдрийн 6 наснууд байдаг шүү дээ. 10 жилийн 1-р ангийн хүүхдүүд яг тийм 6 наснаа л ерөөсө төвд хэлийг сураад 7 настайдаа төвд номыг монгол руу орчуулад 12 таадаа монголоос төвд рүү, төвдөөс монгол руу тэр том судар номыг чөлөөтэй орчуулдаг. Тэгээд ер нь бол энэ дүр дээр ингээд ажиллахын тулд мэдээж тухайн хүний одоо намтар түүхийг судлах хэрэгтэй болно. Ямар хөө одоо зүс царайтай хүн байсан, хэл яриа, дуу хоолой, харагдах байдал юу байсан ингээл одоо уран бүтээлч хүний хувьд судалгаа бас хийх шаардлагатай болно. Тэгээд ер нь их тийм гоё юм шооч хүн байсан гэж ярьдаг юм байна. Бас хүмүүс их тийм шооч, нүдэрээ нээсэн, тас инээсэн. Наад шиг. Нэг тийм хүн байсан юм байна. Их тийм гэгээлэг одоо би л одоо том шашны зүтгэлтэн, төр нийгмийн зүтгэлтэн ингээд хямцаагаад байхгүй маш тийм эгэл хүн байж бас яг энэ хүний одоо намтар түүхийг ингээд судалж байхад миний яг нэг сэтгэлийг нэг юм гоогдож эмзэглүүлсэн гэх юм уу эсвэл нэг тийм энэ дээр нэг зангираа явсан. Тэр нь юу вэ гэхээр ингээд сэтгүүлч асууж л тавьдаг утгач Жамсранж яваас. Танаа Монголд ингээд улааны засаг тогтсноор одоо танаа шашин ном доромжлогдсон доройтлоо хүн ард чинь ихээр хилмигдэж их цус урслаа. Танаа өнөөгийн Монголын нийгэм засаглалыг ер нь шинчлэх, өөрчлөх тийм бодол танд ер нь байдгүй гэсэн чинь Дэлгэн утгад Жамсранж яв. Арай гэж эвэлсэн ваарыг дахиж хаглаад яах вэ? Эргэж бүрлдээ ч үгүй ч үү.
нэгэнт л одоо энэ бүрэн эрх туурга тусаар Монгол улсын гал голомт асчил байгаа цагт тэр зэргийн золиос байлгүй л яах вэ гэж хэлсэн байна. Тэгэхээр яг тухайн үеийн яг одоо миний насны ийм залуучууд, өнөөгийн залуучууд тийм зориг, тийм золиос гэр бүл, үр хүүхэд, өөрийн амь нас хийгээд тэр бүх зүйлээ их орон газар шорон тусгаар тогтнолынхоо төлөө зориулж чадахгүй гэвэл бас эргэлзээтэй. Тэгэхээр бидний энэ өвгдүүд нэр үнэхээр бидний энэ төлөө энэ туурга тусгаар Монгол улсын төлөө их зүйлийг л одоо хийжтэй л гэж би тухайн үед бодож, тухайн яг тэр сэтгүүлчтэй ярьсан тэр яриаг сонсоод үнэхээр одоо биширч байлаа. Хоёулаа л одоо яг нөгөө хутг товлгаа тэ лам дээлтэй тийм одоо дүрийн төлөөллүүд гэхдээ нөгөө Хямрын Бадарчин гэдэг чинь зөвхөн ламын одоо дүрд хувилсан одоо өнөө цагийн л залиланч гарууд тахгүй. Киноныхоо текстэн дээр ч хүртэл гардаг. За мөн нэг муу ганц адсаг, ганц морь алдаал үз. Нэг муу юм майн унссан байна. Ламын дүр товилсан дээрэмчин л байна гэж хэлдэг те. Тэгэхээр тэрийг маань бас манай үзэгчд маань болон бас яг одоо манай энэ шашны төлөөллүүд маань бас жоохон буруу боддгийн юм шиг байна лээ. Бас бидний одоо те одоо мэрэгжил энэ шашин номоор бас тоглолоо гэдэг ч юм уу. Эсвэл одоо бидний бас муухагаар харууллаа гэдэг ч юм уу. Тэр үл яг ингээд тухайн үедээ бас одоо би ахтайгаа ингээд ярилцаж тохиролцоод одоо тухайн үед чинь ингэж хэрээр гэр хийж хицээр дээр хийж ингэж ань зуухын тулд те айлаар орж худлаа ярьж одоо яг өнөөдрийн яг энэ зэллэн хийдэг гарууд шүү дээ. Олон дүр туурал, олон маск өмсөөл ингээ явж идэг гар хизээж одоо тарган цатгалан байхгүй, гүзээ мүзээтэй байхгүй нь ойлгомжтой. За би ах жин хаяараа гэсэн жингээ хайсан. За тэгэл тэр тухайн үед чинь мэдээж одоо хаана одоо таарсан газар ус цасанд ороод явахгүй жилийн дөрөв үйлрэлт хэрээр амьдарч ийсэн хүний одоо үс зүс мүү ямархуу байх уу гэл ингээл уран бүтээлч найруулагчтайгаа ингэж фантазилж гаргасан тийм ер нь бол дүр шүт. Тэгээ яг хав тэр хүмүүст бас их жоохон хүрсэн юм шиг байлаа. Тий. Тэгэл одоо нөгөө миний тэр уншдаг майныг хүртэл тастаад энэ айхтар нөгөө хүүтэнд машин асахгүй. Тийм рилүүд аягүй бодлоо шүү дээ. Миний нөгөө Хямр кинон дээр уншсан майныг хүртэл ингээд дууг нь тастаж хаяад юм болгонд байл явж идэг болж. Манай ээж хүртэл над руу залгаад чи одоо тэр майн мэгзмээр тоглоод юм болгон дээр уншаа явахаа болооч гэд итгэхгүй. Манай зүгшүүн юм чинь ойлгохгүй. Үгүй ээжээ тэр чинь ингэдэг байхгүй да. Киноны хэсгээс нь миний дууг ингээд тастаад тэгээ ингээд хүмүүс ингээд маазраад жок болгоод ингээд хийгээд байгаа юм байхгүй да. Юугээл би тэрийг байнга уншаа явж идэв ингээд. Тэгээд тэр би тэгтээ дотор амьж удаа би ингээд гоё. Тэрийг яг чөтгөргээд нэрлэх юм бол одоо бол ингээд бурхан чөтгөр хоёр. Тэ? Хоёулаа бас ингээд лам уурах хүний дүр. Энд ялуу утгт гэдэг дүр бол мэдээж одоо харьцангуй төс ондоо дүр шүү дээ. Энэ бол тусгаар тогтнол Монгол гэдэг одоо 6 үсгний мөн чанар энэний цаана байх одоо эрхэмлэх бид бүхний одоо Монгол хэл, Монгол соёл, дархлаа, Монгол философи, туурга тусгаар Монгол улс гэх тэр бүх зүйлийг л одоо зангидж тэрний төлөө өөрийнхөө амьдралын сүүлийн мөчөө их орныхоо тусгаар тогтнол газар шорооныхоо төлөө тэмцэж явсан тийм л мундаг хүний тухай дүр учраас тэнгэр газар шиг ялгаатай. Ажиллахад бол хоёулаа гоё ажилбартай, хоёулаа гоё их судалгаа шаардлагатай, бас уран бүтээлч хүнээс бас хөөрхөн юм шавхсан тийм хоёр дүрүүд байсан. Тэг яг одоо таны хэлсэнчлэн одоо бид нар чи яг одоо түүхийн хичээл дээрээ энэ тусгаар тогтнолын одоо Чингүн ханд дорж намнан сөрөн дагалам цэрэнжамд Хатанбаатар Магсаржав гэл ингээл түүхэн хүмүүс бодит дүрүүдийг бид нар уншаал тэрнийг ингээл те шалгалтаа өгөөл те намтар түүхийг ингээл бичээл байдаг байсан бол бидний мэрэгжлийн ганц гоё юм тэгвэл тэр бодит түүхэн дүр дээр дахиад өөрөө тоглоод тэр дүрийг дахин амьлуулна гэдэг чинь өөрөө гайхамшигтай зүйл. Тэгээ бидний мэрэгжлийн хамгийн гоё зүйл нь бүх төрлийн он цагаар ажилдаг те аялдаг цөөн цаг жишээлбэл хэдэлмэгдүүлэлтийн үеэр аялуулсан бол одоо тусгаар тогтнол гэдэг бол одоо яг бас энэ түүхээр ингэж аялуулж байгаа. Дахиад орчин үеийн сэдвтэй кино гэх юм бол бас тухайн тэр үеэр аялуулна. Эсвэл одоо ирээдүйд гэсэн кино гэх юм бол ирээдүйгээр аялна те. Тэгэхээр бас нэг тийм азтай гэмээр нэг тийм гоё мэрэгжил. Тэгээд яг тэр тусгаар тогтнол гэдэг одоо кинон тоглоод ялуу утгын дүр дээрээ ажиллаад одоо яг түүхэн дөрүүд ингээд би ах маань, Тамира ах маань те эдгээр бүгдээрээ ингээд Чингүн хандван, намнан сүрэн бид хэд ингээд харилцсан диалог юмнуудаа ингээд ярилцчихад яа бас л яг тэрвээ тухай тэрвээ байдагсан бол очоод яг тэр хүмүүсийг ингээд хажуунаас нь хараад ийм яриаг яриагэд сонсч исэн бол гэдэг бодогддог.
Одоо тэгтээ ер нь л одоо манай монголчууд ер нь энэ сошиал хэрэгжилж байгаа том баг хөгшин залууг бол ер нь айгүй тийм стресстэй, бухимдалтай, ер нь л хүнийг бүлийддэг те нийгмээр хавчиж гадуурхдаг. Гэхдээ ямар сандаа л хүнийг гадна дүр төрхөө гоо сайхны мэс засалтаараа цоо шин хүн болтол нь хүнийг доромжилж байна. Тэгж л одоо багтааваа хангаж байна. Зарим нэг хүмүүс за тийм огт тоодгүй сошиал хэрэгэлдэггүй тийм хүмүүс ч байгаа. Зүгээр тийм хүмүүс зүгээр хандаад хэлэхэд өдөрт өөртөө хийлд. Өөртөө хийлд. Тэгээд бид нар одоо хийхгүй бол яг хизээ их. Энд чинь те яг 115 жилийн эсвэл 200 жилийн дараа хийх юм уу? 300 жилийн дараа хийх юм уу? Энэ Монгол гэдэг ахуйг, энэ тусгаар тогтнол гэдэг энэ түүхийг одоо бол ер нь бол хүүхд залуучууд ном зохиол гэд ер нь уншина гэдэг бол бас ер нь худлаа болсон шүү дээ. Уншихгүй хүмүүсүүд очиод дөр дэмий тэнцэхээр очиод кино театрт очиод тусгаар тогтнолыг хэрэг үзэлт. Адаглаад бид нар чинь ийм Монгол дээл өмсдөг юм биш үү гэдэг. Адаглаад дээлний соёл, Монгол гэр ахуйн соёл те тэр бүх зүйлийг харна. Зүгээр нэг тийм ном зохиол уншсантай бараг адил тэр нэг киноноос нэг тийм зүйлийг аавна. Тэгэхээр энэ нэг сошиалын цаанаас ингээд ингээл одоо энэ улс төрчлөө, энэ нам боллоо, энэ нэг намын захиалга байлаа гэл ингээд идэг хүмүүсүүд тэгээд явандаа болох бах уу? Өсөө үсээгүү их оронч залуучууд те энэ их оронч үзлийг бас гоё эрхэн болгодог залуучууд улам ингээд олшрох бах. Яг нэг тиймэрхүү цөөнх бүлэг хүмүүсүүд бол байдаг л бах. Одоо намын тороолууд гэдэг ч юм уу те. Тиймэрхүү хүмүүсүүд бол байдаг л бах. Тэгээ тиймэрхүү хүмүүс зүгээр хандаад хэлэхэд бол өөртөө хий. Өөртөө энэ олон жүжигчдийг бүрдүүлээд хөрөнгө мөнгө санхүүгээ гаргаад олон машинтай ингээд хээр хөдөө очоод те бүтэн сараар 2-3 сараар өвөлзөн намар хавар 4 үлрэл дамнаад энэ том бүтээлийг та нар хийх гээд үз хэцүүлтэй. Бүх дөрөвд л хайртай. Гэхдээ яг одоо ингээд л яг хамгийн ер нь яг хайртай. Одоо ч гэсэн ингээл за жоох ингээд хийчдэг байжтэй гэл ингээл айл бүр 18 онд тоглолцсон шүү дээ. Тэгсэн ирнээл ингээл одоо ч ингээд телевизээр ингээл гарах болгонд нь л ингээл үзээл ингээ байж тэгээ тоглолцдог байжтэй. Дахиад ингээд нэг нэмсэн бол юу гэжтэй гэл одоо хүртэл ингээл дотроо зөрчилтэй бол ингээл тэр дүрийн талаар ингээ боддог зүйлх юм бол төрөний ярьдаг нөгөө Хямрын Бадарч. Хямр киноны тэр Бадарч тэр дүртэй бол үнэхээр хайртай. Яагаад тэгэхээр тэр дүр дээр би бас нилээдгүй бас чатын ядан бас жоохон ажилласан гэж боддог. Тэгээд яг тэр дүр дээр бол бас олон жүжигчд байсан байх лээ. Яригдчихсэн байх лээ. Тэ одоо Ариун Бимбах гэдэг ч юм уу те. Одоо Яндан Шаруу гэдэг манай театрын найруулагч байсан ах гэдэг ч юм уу. Ер нь өөр олон жүжигчд байсан. Тэгээд би ч өөрөө тухайн үед чинь театрт ороод удаагүй шин залуу жүжигчний хувьд бол тэр бас түүхэн киноны дүр авна гэдэг чинь нөгөө Тэнгэрийн юу атгана гэдэг шиг юм болно шүү дээ. Тэгээд кино натуртаа очиод кино зохиолоо уншаад тэгээд кино зохиол дээрээ бас байхгүйгээр би бас ямар сценийг би бас нэмж бас ингэж гой найруулагчтайгаа ярьж байгаад ингээд оруулах уу, яаж чимэглүүл гоё дүр төрх тэ алхаа гიშгэ яри одоо шүү дам мам үс гизэг мизэг ямар байх уу гэл тэр бүх зүйлээ ингээл киноны натурын туршид ингээл бодоол дотроо ингээл бодоол тэгэл имээтэйгээ хүртэл ингээл утсаар яриад яг тэр уншаад байдаг тэр майн мэгзмэ ийм байвал гоё юм байна, ингэмээр юм байна, тэгмээр юм байна гэж бодсон тэр дүр бол юу Бадарчингийн дүр одоо ч гэсэн хайртай. Тэгээд манай гэр бүлийнхэн ч гэсэн бас дургу шүү дээ. Тэр дүрт тий. Уран бүтээлч орлогын хүн байна гэдэг чинь бас хувь тавилан гэдэг юм. Тэр оргийн хүн бас орлогын хүн болдгоо гэдэг. Бас нэг тийм одоо шок хошин ч юм уу тийм үг байдаг шүү дээ. Нэг жоохон юм чи жоохон хагас галзуу байж чи жүжигч уран бүтээлч байх хэвээр. Цоо ирүүл хүн энэ ажлыг бас хийдэг үгнэ. Тэнгүүд одоо би ингээл бодоод тахт ингээл хүүтэйгээ битэрч гэртээ галзуурна шүү дээ. Өвчтөө солиотой мэдгэдэггүй өсөрч наалдаал цогчоол те хүүтэйгээ бүр ингээл хизээний том үнтэй ярьж байгаа юм шиг хоорондоо ингээл жүжиглээл гэл ингээл тоглож наадал манай ихнэ энэ хоёр бүр яг галзуу өвчтөө мэдгэдэггүй те хүүхэд нь бүр яг ингэж өвч төрөөдөхтэй яах вэ гэд. Тэгэхээр нэг энэ нэг зүйл цаанаасаа л байдаг юм шиг байна. Бидний одоо нэг юм одоо хувь тавиланд гэдэг ч юм уу, бидний цуснд гэдэг ч юм уу, уран бүтээлч болох юм. Тэрөө би жүжигчин болоог байсан бол ер нь л урлагийн салбарын л хүн байгаа. Би ч өөрөө бас нэг юм шүлэг яруу найраг бичих их дуртай. Жоохон бахтаа ч юм уу. Би бас их нэртэйгээ танилцсахтай их нэртэй шүлэг зориулж зохиож биччихсэн. Би их нэртэй нэг 2 шүлэг бичсэн. Хүүдээ зориулаад би нэг дуу гаргасан, хөгжмийн бичээд, шүлгийг бичээд, хүүгийнхээ нэг ойн төрсөн өдрөөр би дуу гаргасан. Өөрөө магтаад байгаа юм шиг тий. Тэгээ юм жоохон бичих их сонирхолтой.
уран зураг мураг их сонирхолтой. Айхтар зурдгуу ч гэсэн. Тэгэхээр би ер нь нэг тийм урлагийн талын л хүн байх гэсэн. Цаансаа тийм өгөгдөлтэй юм байсан юм шиг байна. Тэгээд ер нь бол энэ жүжигчин гэдэг мэрэгжил нэр үнэхээр сайхан мэрэгжил шүү дээ. Эхэндээ бол манай их нарт бол бас чанга туссан баг. Тэгээ бид нар чинь тэгээд гэр орондоо байгаашаа байхгүй нэг те нэг л их буудалд амьдарч байгаа юм шиг л өглөө гараал орой гараал ирээл те хоолж унталчаал тэгэл баяртай гайл гараа явчихна хөдөө гадаа те кино зураг авалтаар явчихна би хүүгээ гизэнд байхад нүртэл их нэрийг орхиод урд зурагтай ч явж исэн үе би яг нөгөө нялх нараа биетэй байхад нь те тийм эмзэг байхад нь тэгэл тэр бүхтийг ингээл яг цаг хугацааны явцдаа ингээл кино болгоныхаа нээлтэн дээр бичээ ханигаа дандаа ингээл хөтлөөл дагуулж байгаа их дуртай их нэрийг их чимэх дуртай тэгэл ингээл явж ангууд нээлтийн ар дээрээс ингээл баяр хүргээл миний гарыг хилээл чи тэгж тоглосон байна гэдэг миний хамгийн сайн зөвлөх тэгэл манай их нэр хэлнэ мундаг байна гэл тэгнэ жоохон тиймэрхүү тоглосон байвал яг үннээр нь хэлнэ тэгэл одоо яг миний мэрэгжлийг жүжигчний мэрэгжлийг бүрэн дүрэн ойлгож намайг бол одоо яг миний менежер шиг л байдаг шүү дээ. Тэгэллэр одоо хүн чинь одоо эзэмсэн мэрэгжилтэй ингээд яг бас тодорхой хэмжээний ингээд нэг амжилт гаргаад те тэрийгээ ингээд бас нэг дачгүй сайхан бас дараа нь ингээд кино нээсний ар дээрээс одоо арт түмэн маань л одоо үнэл дүгэлтэй өгнө шүү дээ. Тим тоглосон байна, ийм тоглосон байна гэж шүүмжлэгсээр ингээд бичээл за ингээд эхлэх юм бол айтайхан ингээд бичээл эхлэх юм бол эхнэр ингээл бас магтаал эхлэх юм бол уран бүтээлч бид нар чинь яг нэг тийм хүүхч шиг сонин дэвцэн явчихна. Далавч ургаал баярлал. Тэр үед яг мэрэгжлээрээ бахархан. За би тэгвэл зөв мэрэгжлээрээ зөв замаараа явж байгаа юм байна. Тэгээ тэр эзэмсэн мэрэгжлийг маань дэрэгдэх хүн маань ойлгоод ирэхээр хүн чинь энэ ажилдаа бүр их гой төвлөрдөг юм байна. Сэтгэлээ гаргаж ажилтдаг юм байна. Одоо л яг нэг тийм жүжигчин гэдэг одоо мэрэгжлийнхаа яг нэг юм амтанд нь ингэж би луурч баярлаж тэр ажлыг ингэж гоё жаргалтай одоо яг хийж эхэлж байна. Тэгэхээр одоо яг миний яг зорилго эхэлж байна. Өшөө одоо цаашаа бодсон их бодол байна. Миний дотор бодогдож байгаа амттай гоё дөрүүд байгаа. Тэгээд бас яг хувь уран бүтээлч хүнийхээ хувьд өөрийн гэсэн бас яг гоё бүтээл хийх юмсан гэсэн бас том зорилго бас байгаа. Тэгээд энэ жил бас сайхан гал морин жил гээд жил маань орж байна. Тэгээд гал морин жил бас гоё эхэлж шít. Нийгмийн дайсан уран сайхны кино маань бас одоо нээж байна. Тусгаар тогтнол уран сайхны кино одоо кино театрт миний тоглосон 2 уран бүтээл нээж байна. Киноны цоо шин саналууд бас ирж байна. Өрн дэлгэр цаг орж ирж байгаатай давхцаад. Тэгээ ер нь бол морь жил сайхан уран бүтээлийн ол зомогтой сайхан орж ирж байна. Кино урлаг таартай, кино урлагийг гоё дэмжин үздэг манай үзэгчд маань тий одоо Тодоодоо хайртай, Тамиратай хайртай, Эбияхтай хайртай энд ч одоо бүх мундаг манай агч нар бүгдээрээ тоглосон шүү дээ. Сарантай агч маань төрийн сойрхолд сувдгаа. За тэгэл манай үеийн найзууд дээшээ доошоо агч нар маш олон бүрэн бүрэлдэхүүний одоо уран бүтээлийг ингээл бид бүхэн маань нээх гээл канап дараал плей дараал тоглоулахад бэлэн болоо л байж байна. Тэгэхээр энэ олон жүжигчинд одоо бид бүхэнд хайртай бид бүхнийг бас хүндэлдэг, дэмждэг тэр бүх үзэгчд маань одоо зориод ирээрээ ямар ч байсан та бүхнийхээ итгэлийг алдахгүй ямар ч байсан нэг үзээд ингээ гарахад бас машинаа бариад төгжрээд эсвэл тамхиа байгуулад гэртээ ингээ хараа сууж яхад тусгаар тогтнол гэдэг ямар үнцэнтэй одоо бидний одоо энэ бөөдөн сандал дээр суугаад тамхиа татаад эрх чөлөөтэй машинаа бариад те одоо жоохон ирэнтэй бараантай ч гэсэн сошиал орчинд бид нар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Энэ их эрх чөлөөг олгосон энэ тусгаар тогтнолын төлөө их зүйлийг хийж бүтээсэн, цусаа урсгасан, өөрийнхөө гэр бүл үр хүүхдийнхээ амь насыг хүртэл зольж байсан энэ өвгдийгөө нэг дотроо нэг бодоод за би ч нэг монгол хүн шүү дээ гэж нэг бахархах, омгших тэр гоё сэдлийг бол тусгаар тогтнол гэдэг киноноос та бүхэн маань бол хангалттай бүрэн дүүрэн авч чадна гэдэгт бол уран бүтээлч тоглосон хүнийхээ хувьд бол итгэлтэй байна. Тэгээд та бүхэн маань зориод ирээрээ тэгээд дахиад нэг гоё түүхийн хичээлдээ гоё суугаарай. Манай дүүнер маань зорин бүр заавалч хүүзээрээ. Түүх гэдэг бол ерөөсөө бидний энэ цус одоо илэг зүрхтэй ерөөсөө салшгүй холбоотой. Ирээд гоё нэг түүхээр гоё аялаарай. Уран бүтээлчтэй хамт зураг даруулаад, селфидээд, мартагдчихгүй гоё дурсамжаа өнгөрүүлээрэй. Киноны бас нээлтийн тасалбар бас одоо судалдаанд бас гаргадаг. Гэхдээ маш цөөн тоогоор кино уран бүтээлчтэй хамт гоё ингээд кино театрын танхимд суугаад кино нээлт үзэх бас гоё шүү дээ. Зүгээр нөгөө аав ээжтэйгээ кино театрт очиод үзэх, киноны нээлт үзэх хоёр бас гоё. Тэгэхээр
тусгаар тогтнолын нээлтэндээ та бүхнийгээ бас урьж байна. Бас билетийн тоомоос цөөхөн байгаа хаа нарийн мэдээллийг би бас сайн мэдэхгүй байна. Тэгэхээр тусгаар тогтнол киног үзэх зайлшгүй үзэх зүгээр шалтгаан гэх юм бол Монгол хүн л бол үзэх ёстой. Ирж гоё түүхээр аялаарай л гэж одоо хэлмээр байна.